За намайг Баастын Батцэрэг гэдэг би энэ гарал үүслээр бол одоо Булганс Ховд аймгийн Булганс сумын Баянгол-гийн хагшаал гэдэг газраас гарсан гаралтай тайжинхны одоо ийм хүн байгаамаа тэгээд. За би бол энэ Ховд аймгийн Булганс сумын Баянгол-гийн дутаг хагшаал гэдэг газарт одоо тайжинхны одоо түн гаралтай хүн байгаамаа тэгээд миний аавыг Бааст гэдэг. За манай аав бол одоо энэ данзанд орж тайжин мутмын одоо хүн байгаа. Манай аав насаараа шатрын одоо спортыг бас хөндлөж сонирхож тоглож байсан. Булганс суманд одоо 1-р зэргийн шатарчин хоёрхан байдаг. Тэрний нэг нь бол манай аав одоо математикийн Бааст гэдэг нэр алдартай тийм хүн байгаамаа. За би бол Батцэрэг гэдэг одоо Бааст багшийн хоёр дахь хүүхэд. Өнөөдөр ийм өнөөгийн байдлаар бол Ховд аймгийн Булганс суманд байдаг үеийнч бодомж Булган голын сав газрын захиргааны даргын албыг хашиж байгаа. За манай энэ Баян өндөр хайрхны өвөрт байдаг, бэлд байдаг, ард түмэн одоо түүний дотроос манай энэ хошууд гаралтай Дамбын Гаавыг гэдэг одоо он зүгээд өрн ирэхэд элчин сайд асан одоо Гаавыг маань санаачлан Булганс суманд Монгол улсын хэмжээнд анхны одоо суманд хүүхдийн шатрын ордон гэмэх юм том өргөөг одоо барьж ашиглалтанд орууллаа. За ашиглалтанд ороод жил 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай энэ шатрын ордонд бол үйл ажиллагаа хэвэн явагдаж өнөөгөрсөн байгаа. За өнөөдрийн байдлаар 2 дугуйл одоо багш 2 насны ангилалд дугуйлын зохион байгуулад ингээд явуулж байгаамаа. За манай шатрын ордон баруун 3 сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хэд хэдэн одоо тэмдэглэлт үйл явдал өдрүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулсан байгаа. За тэмцээн уралдаан зохион байгуулахдаа бол одоо бага насны 1-ээс 5 дугаар анги, дунд насны 6-аас 9 дугаар анги, за тэгээд ахлах ангийн ингээд 10-11 дугаар 12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд одоо томоохон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Тэгээд энэ дотроос бол өнгөрсөн 100 зохион байгуулсан Баян өндөр шатрын клубын нэрэмжид тэмцээн бол хүүхдүүдийн дунд нээлттэй зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд нийтдээ 83 хүүхэд оролцсоноор бас онцлог. За энэ тэмцээнд Ховд аймгийн Төвөөс цэцэг сумаас, мөс сумаас төлөөлөл ирж оролцсон бас их онцлог болсон. За энд бол Алтай үеийнч Булганс сум за ингээд дээр нэмээд одоо цэцэг мөст Ховд аймгийн төлөөлөлгээд ингэхлээр аймгийн хэмжээний одоо тэмцээн уралдаан зохион байгуулсантай адил ийм болсон. За энэ тэмцээнд урд нь бол тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн боловч манай шатрын клубын хүүхдүүд бол төдийлөн сайн амжилт гаргадгүй байсан бол за сүүлийн одоо энэ томоохон тэмцээнд бас ах насны эмэгтэй эхний 3 байрыг за дунд наснд бол эрэгтэй хүүхэд 3 дугаар байр, бага насны ангилалд бол эрэгтэй хүүхэд 1, эмэгтэй хүүхэд нь бол 3 дугаар байр гэдэг маш өндөр амжилтыг үзүүлж бас клубийнхаа нэрийг бол гаргалаа. Одоо ордныхаа нэр гэсэн үг үү? Тий. Баян өндөр шатрын клуб гэдэг нэрэн дор одоо бүхэн бас хүүхдүүдэд асуулж хичээлж байгаамаа. За манай Баян өндөр шатрын ордон төр бол өнгөрсөн жил Ховд аймгийн шатрын аврал шалгаруулах өсвөрийн шатрчдын тэмцээнд одоо багаараа 1, 2, 3 гээд 12 дугаар анги хүртэл одоо эмэгтэй эрэгтэй хүүхдийн төлөөлөл очиж оролцоод бас харьцангуй урд огт оролцдоггүй байсныг бодоход одоо хүүхдүүд маань дадлаг туршлагаа олж авч аймгийн хэмжээний тэмцээнд одоо сумын төлөөлөлтөд өрөг тоглолт үзэж
тэмцээн уралдаан томоохон тэмцээнд яаж оролцох вэ гэдгээ бас нэгж туршлагадсан. За энэ үндсэн дээр бол хаврын одоо дэлхийн одоо усны өдрийг өгтөж дээр нэмээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр тэгээд хүүхдийн их хөрсийн баярыг тохиолдуулан өгтөж зохион байгуулсан шатрын тэмцээнүүдэд бол манай клубийн хүүхдүүд бол ерөөсөө амжилттай оролцож эхний 3 байлд ноёлж гарч ирсэн. Бас энэ шатрын клубийн үйл ажиллагаа явуулсны ач тусаа гэж ингэж би үздэг юм байгаа. За хоошид бол олон тэмцээнүүд бол манай ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдийг хүлээж байгаа. Гэхдээ энэ дээр бол зөвхөн хүүхдүүд гэдгээс гадна 3 сарын 1-ний эх орончдын баярыг өгсөн тэмцээн, за их хөрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан томчуудын тэмцээн, за намрын одоо баярыг өгтөд зохион байгуулсан томчуудын тэмцээнд бас эрэгтэй эмэгтэй төрөлдөр манай шатрын ордонд шатрын клубийн нэрэмжид, за тэгээд элчин сайд гаавгийн нэрэмжид ингээд тэмцээнийг бидвэрхэн бас амжилттай зохион байгуулсан. За энэ тэмцээнд бол эхлээд бол бидвэрхэн тоглодог нөгөө 3-4 хүн оролцож эхний байрыг хуваажсэн бол сүүлд нь бол одоо хөдөөгийн малчин одоо ирж 2 дугаар хайранд орж, за ингээд сонирхогчдын тоо бол өссөн байдалтай юм байна. Манай шатрын ордон бол энэ Монгол орны хэмжээнд одоо 333 сумын дотор бол одоо ингээд анхны үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаагаа идэвхтэй олон одоо сурагч болон иргэдийн ингэж хамруулж зохион байгуулагдаж байгаагаар бас их онцлог. Манай шатрын клубийн үйл ажиллагаа бол хооштой бол сум орон нутгаас дэмжиж байна. Дээр нь аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар байна. Дэмжиж албан ёсны ингээд орон тоотой дасгаж өгч багштай, цалинтай ийм багштай бол ингээд одоо бид хүн бас их баяртай байгаа. Тэгээд энэ ажил одоо бидээ орон тоод төсвийн мөнгөний суух юм бол өшөө улам идэвхтэй үйл ажиллагаа явагдаж энэ шатрын ордны хүүхдүүд маань бол ирээдүйн одоо аймаг улсад одоо оролцож тэргүүн байрны төлөө ингээд өрсөлдөх ийм боломж өрднэ гэдэгт би итгэж явдаг байгаамаа. Тэгээд энэ бүхнийг санаачлан зохион байгуулж сум орон нутгийнхаа цаашлуулын Алтан Уйрговын одоо Гөглөө 3 сумын хүүхдүүд өсвөр насны одоо залуу халаа шатарчид бол төрөн гарах үе таалгыг нээж өгсөн одоо манай дамбын Булган сумын Баянгулбагийн харьяат байсан одоо дам гэдэг хүний хүүхдүүд түүний дотор энэ ордныг одоо бүтээн байгуулахад одоо идэвх санаачлал гаргаж хөрөнгө мөнгөний усны ингээд амжилттай зохион байгуулж энэ ордыг бүтээн байгуулсан элчин сайдсан гай одоо буюу бидний хэлдгээр бол одоо шараа маань ингээд энэ ажлыг зохион байгуулж байгуулсанд бид бүхэн бас их баяртай байдгаа. Манай сум орон нутгийн иргэд ялангуяа хөдөө орон нутгаас ирж энэ сургалтанд оролцож байгаа, тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд бол баярлсан талхаснаа бас дамжуулаарай гэснийг энэ дашранд уламжилъя. За тэгэхээр яг таны хувьд бол ордондоо бүр хамгийн их одоо үр бүтээлийг гаргаж хамгийн хүүхдүүдийн дээр их тоглох тэр сэтлийг төрүүлж хорхойг хүргэж омгшлийг бадруулж ингэж явдаг юм байна шүү дээ. Тэгэхээр таны ер нь хоошны бодлого гэж юу байна? За хоошид бол манай энэ шатрын ордон маань өшөө өргөжж, за албан ёсны орон тооны одоо багш тасгалжуулагчтай болох байхаа гэж би ингэж итгэж явдаг. За ингээд албан ёсны багш тасгалжуулагчтай болох юм бол өшөө хүүхдүүдийн урмыг дэмж дээр нэмээд энэ хүүхдүүдэд шатрын
спортыг одоо спортод хорхоосч улам шинтэн суралцах ийм үе даалгыг бол нээх ийм боломж бүрднэ гэдэгт би итгэж явдаг юм аа. Тэгээд ордныхаа одоо үйл ажиллагааг дэмжиж тусалж өөрсдийнхөө одоо идэвхээр гэж ажиллаж байгаа манай одоо ордны менежер, үйлчлэгч энэ хүмүүстээ бас баярлаж явдаг бас энэ ташрамд хэлье. За тэгээд бид бүхний үйл ажиллагааг дэмжиж байгаа манай Дамбахын одоо өр хүүхдүүд тэдний одоо ач зээнэрт нь ирээдүйд эрүүл байж ихийг битээгээрэй гэж өрөөё. За тэгэхээр би бас нэг зүйлийг асууя гэж бодож байна. Таны энэ одоо зэрэгэлдэх хушууд аймаг сонд байгаа тийм ээ. Тэндээс хүүхдүүдийг өөрөө сайхан тэмцээн уралдаан зохиох тийм сайхан бодол байна уу? За байхтай бүр одоо их байгаа. Энэ ч утгаараа бид нар бол 2 удаагийн тэмцээнийг одоо нээлттэй тэмцээн гэдэг утгаараа энэ Алтай үеийн цөмийн хүүхдүүдийг бас зохиосоор зардалт нь нэмэр болгож бензин шатхууныг хийгээд оролцуулсан. Дээр нэмээд бид бүхний нээлттэй тэмцээн зарласны одоо ач үр дүнд одоо Ховд аймгаас аймгийн төвөөс төлөөлөл ирсэн. За ойролцоо байгаа энэ Алтан давааны саадлын мөс цэцэг сумаас бас төлөөлөл ирж оролцож байгаа. Одоо бид бүхний үйл ажиллагаа бол тэлж байна гэдэг одоо баталгаа болох хаа гэж үзэж байна. За ер нь хойштоо бол энэ тэмцээн уралдааныг өргөн хүрээтэй зохион байгуулахын тулд одоо бид бүхэн чармаа ажиллах болно. Энэ ч утгаараа бол Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын одоо төлөөлөл хүмүүст бол бид нэр хойштоо ийм тэмцээн уралдааныг танаа нэрэн дээр явуулъя, санхүүжүүлж өгнө гэдэг ингээд хөрөнгө босгох ажлыг бол бас өөрийн үед ингээд шийдэж ингэж явж байгаа. Энэ бүхэн маань битэх юм бол бид бүхэн бас биш өөргөжүүлж за ингээд ажил төрлөө бол амжуулж за энэ шатрын ордны үйл ажиллагааг жигдрүүлэх бүр идэвхтэй одоо оролцох хүүхдүүдийн ашиг одоо шатар тоглох сонирхлыг дээшлүүлэх ийм үйл ажиллагаа хойштоо улам идэвхтэй явагдана гэдэгт би итгэж байна. За тэгэхээр ерөөсөө хилийн чанд суугаа торгууд түн маш их байна. Орон болгонд байгаа. Тэгэхээр та нар бол миний одоо таны ярьсан ярианаас би бас ургуулад бодлоо л доо. Жишээ нь онлайн тэмцээн зохиогоод тэгээ энд нь яг суманд нь хөөрхөн нөгөө нэг уралдаанд орсон хүүхдүүд нь ороод тэнд хилийн чандад торгууд өмнөөс хэн нэгэн шатар тоглодог нь бас онлайнаар тоглоо тийм ээ хөлөг дээр тоглоно гэсэн үг шүү дээ. Тэр хүн цаанаа яг ижил төсөө хөлгөө тавиад тэгээд эндээ энэ хүүхдэн тоглох ингээд харилцсан ийм тоглолтыг хийх. За эргээд яах ёстой гэхээр хилийн чандад суугаад торгууд түн яг энэ үйл ажиллагааг бас дэмжих талаар та нэг жоохон уриалга өгчөөч. Яг тэгвэл торгууд түмэн түүхээ мартадгүй торгууд түмэн эрч хүч ирмгийн зоригоор алдагчсан улс орн. Тэгэхээр 21-р зуунд яг энэ төвшнөөрөө энэ орчноороо тэр олон ард түмэнд бас л омгшоод байж байгаа. Тэгэхээр тэднэртэй та сайхан мэдчилгээ өгөөд тэгээд тэднэр маань ийм боломж нэрэ байна шүү. Одоо манай энэ сэтгүүлчийн хийж байгааг нэрэ одоо тийм бас гоё боломж байгаа юм байна шүү. Ингээд хамтарч ажиллаараа миний торгууд дүмээ ингээд нэг сайхан уриалга хийх үү. За тэгээд тэр олон улсын хэмжээнд бол манай энэ торгуудын ард түмэн бол тархаа бутархаа одоо дээр үеэс одоо дайн байлдаад идэвхтэй оролцож хошуучлан явдаг учраас нэгд хоёрт улс орныхоо мандан бадрахын төлөө бадарсан улс орноо бэхжүүлэхийн төлөө хил одоо хилээ бол хадгалж үлдэхийн төлөө бол ам бие хайргүй зөрүүлж явсан ийм эренгийн зөрөгтэй омглон тийм улсууд байгаамаа. Тэгээд манай энэ сэтгүүлчийн хувьд бол бас бидний
надад бол маш их гоё санаа төрүүллээ. Тэгээд манай дэлхийн хэмжээнд ингээд харахаа утрахаа байдаг торгуудын ард түмэн маань түүний дотор үр хүүхдүүд нь өсвөр насных нь бол хоорондоо харилцсан онлайнаар тийм аа нэг нэгнтэй ингээд харилцсан бие биенээ ойлголцоо онлайнаар хоорондоо янз бүрийн уралдаан тэмцээнийг янз бүрийн насны анги хэлтэн ингээд тухай үрд нэгээ зохион байгуулах ийм боломж бол биднэрт байгаа юм байна гэдгийг бол бас өөрийн чинь санаагнаас ингээд авлаа. Энэ бол их сайхан санаа байна. За тэгээд газар орон бүрд манай торгуудын ард түмэн ингээд утрахаа байдалтай байж байгаа. За олон улсын хэмжээнд бол алдартай шатрын спортыг дэмждэг энэ жишээлх юм бол халимыг байна. Халимгийн ерөнхийлөгч Юлимжин ном бол олон улсын шатрын холбооны зөвлөлд байдаг дэд тэргүүний өргөгч хүртэл гүйцэтгэж явсан ийм хүн байгаа. Тэгэхээр манай энэ халимгийн ард түмэн маань шатрт сонирхолтой байх нь. За дээр нэмээд энэ Тайланд, Гонконг, за тэгээд энэ хятадын нутагт байгаа өөр Монголын ахын дүүс маань бүгд бол шатрын спортоор бол амжилттай гэж хэлж бас тухайн улс орондоо бол нэр алдран төрсөн ийм алдар чатарчд бас байдгаа гэж би сонссон. За манай энэ улс сум бол Монгол улсын хэмжээнд ганцхан торгуудын ард түмэн байдаг ийм сум. За үе удмаараа манай эцэг өвгдөөсөө ингээд Монгол орныхаа тусгаар тогтнол хилийн амгалан тайван байдлыг хамгаалж жээжээрээ хааж ирсэн ийм эрхийг дайчин зөрөгтэй ийм ард түмэн байдаг. За энэ утгаараа манай энэ хүүхдүүдэнд бол сэтгэн бодох чадвар. За тэгээд нэг юмд оролцох юм бол тухайн оролцсон спортынхаа төрөлд бол амжилт гаргахын төлөө их шаргуу хичээлж чаддаг ийм дайчин чанар нь хүртэл хадгалагдсан ийм ард түмэн байна. Тэгээд энэ хүүхдүүдээ бол бид нэр сэтгүүс таны асуусны энэ хүчинд энэ санаачлалыг бол би дэмжээ. Бас шатрын спортыг сонирхдаг. За үе өдөр нь энэ спортыг дэмжихаа ингээд авалж байгаа манай энэ ах дүү төрөл төрөсөд. За тэгээд энэ булган сумаас гаралтай томоохон компани захирлууд, эздүүд дээр нэмээд энэ зэрэгэлдээ сум орон нутгийн удирдлагууд энэ бүхэнтэй бид бүхэн ярилцаад улс оронд өөр газар гадаад дотоод байгаа торгуудын ах дүүнэр уриалж за энэ тэмцээн уралдааныг бол хоошид бас уламжил болгон зохион байгуулалт их зүгээр юм байна гэдгийг ингэж уриалж байна. За миний уриалгыг хүлээн авч байгаа бол бид бүхэн бас онлайнаар танилцаа тийм аа өр хүүхдүүдэд шатрын спортод дасгалжуулаад идэвхтэй оролцуулаад онлайнаар энэ тэмцээнийг бас ингээд тэмцээн уралдааныг манай энэ Баян өндөр шатрын хөлөө манай шатрын ордонтой хамтран зохион байгуулсаа гэж би ингэж хүсэж байна. Тэгээд та бүхэн маань энэ миний уриалгад бас нэгдээд хамтарч шатрын спортыг ялангуяа өр хүүхдүүд хооч энэ өсвөр насныхандаа бол түвээн дэлгэрүүлэх тал ингээд хамтарч ажилласаа гэж ингэж уриалж байна. За тэгээд илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан бүгдээрээ сайхан ирүүл байж энэ спортыг хөгжөөнд дэлгэрүүлье гэдгийг бас уриалъя. Хэд үргэлж ажиллана. Самэт цанаа намайг Батойга өртөө мөнгөнд тулдаг. Одоор Минж тулгын зохицолбор сургуулийн 12А ангид суралцдаг. Баян өндөр шатрын клубын суралцагч. Анх яг 2015 оноос эхэлж шатрын спортоор хичээлж эхэлсэн. Эхлээд яг сургуульд яг шатрын хичээл орж эхлээд яг шатар гэдэг том зүйлтэй яг нэзэлж эхэлсэн. Тэгээд яг бага ихтэй амар ингээд яг ийм Баян өндөр шатрын клуб яг ийм шатрын ордон баригдаасаа гэж айгүйх мөрөөддөг байсан. Тэгээд
яг ийм зүйлийг санаачлаад байгуулсанд маш их баярлж байгаа. Миний гаргасан амжилт гэх юм бол яг аймгийн аваргын хүрэл медальтай тэгээд бас сум орон нутгийнхаа маш олон тэмцээнүүдэд амжилттай оролцдог. Шатрын спортоор хичээлснээр миний би маш олон чадваруудыг суралцж авсан. Тэгээд энэ чадвараа бас амьдрал дээр өөр хичээл сургуультай ашиглаж амжилттай явж чадж байгаа. Жишээлбэл шатартаа олсноор хүүхдүүд төвчээртэй болж цагаа зөв зохион байгуулж альва зүйлд яг нэгт улс өртөө хандаж гэх зэрэг маш олон том давуу тал байдаг. Тэгээд шатар ерөөсөө хүүхдийн оюун ухааны дэвшилтэй тийм учраас хүүхдүүдээ бүгдөө мад шиг бид нар шиг юм гоё шатарч байгаа. Тэгээд манай одоо суманд ирж манай энэ нэрээ хэлсэн шүү дээ. Баян өндөр шатрын ордны одоо ордонд ирж гоё сураарай. Одоо тэмцээн зохион байгуулаарай гэж уриалж. За. Одоо дүүнэр маань хүүхдүүд бүгдээрээ яг ямар мэрэгчлээ болохоос үл хамаарна бүгдээрээ шатын спортоор заавал хичээлээрэй гэж хэлмээр байна. Бас манай Булган суманд Баян өндөр шатрын ордон байгуулагдсанаас хойш маш олон тэмцээн уралдаан зохион байгуулагдж байгаа. Энэ бүхэнд оролцоорой, заавал шатрын спортоор хичээлээд үзээрэй гэж уриалмаар байна. За тэгээд хараа хилийн чандад суугаа торгууд ах эгч нараа бид нарыг бас дэмжээрэй гэж. За хилийн чандад байгаа торгууд ард түмэн ах эгч нар минь бид нарыг бас дэмжээрэй. Бид нар улам илүү хичээх болно. За 1 2 3 Хүүр шатарч болоорой. Я за тэгээд мөнгөний зүгээр цагаан яваа. Тэгээд яваа. Тэгээд хожиж байгаа хүүхдийнхээ ингээ уран өгөөд миний хүн жоохон дэш юм байна. Тэгэхээр маань цагаад. За багч. Окей. Жоохон маш. За.
гэдэг хагаа яриа. За юу гэдэг. Хайрны зөндөө үлээ шатар зүггүй. Тэ. За би энэ ширээнээс хүүхдүүдээс асуух юм байгаа шүү дээ. За юу. За хүүхдүүдээ юу. За хоёр талд чи нана хүүхдүүдтэйгээ явцаагаа тэгээ дараа нь за санасган хүүхдүүдээ за тэгвэл ихшин тэр талд зогсож байгаа танараас юм асууна. За яг л камер руугаа хараад гоё өөрсдөө миний асуултанд хариулаарай. Хүүхдүүдээ за би хүүхдтэй юм шээ. Хүүхдийг харгоо. За ингэж хүүхдүүдээ нэгэн зүйлийг би асууя. Нэгэн зүйл гэдэг нь шатар ер нь юу хэрэгтэй? За босоо тэрэлээ. За ухаан нь юугаараа хөгжиж байна? Яаж хөгжиж байна? Шакран зөв. Аха. За тэгээ хэлээд. Сэтгэл судлал тэгээд хөгжлөө. Яа, стомонд. За өөр юугаар хөгжиж байна? Өөр бодсолтой хүмүүс хэлээр авсан. Босоод хэлээрэй миний хүүхдээ. Шатар юу илэрхийлдэг вэ? Яадаг тоглоом юм чинь. Аюугаа хөгжүүлдэг. Яг зөв. Манай хүү тэгээд бүр уургүй болчихсон ш. Тий. Шатар тоглолтдаг болоо тэрнээс хойш ерөөсөө уурлахаар айцсан ш манай хүү тий. Тийм ээ? Тийм мундаг хүүхдээ болцсон байгаа. За охтууд хөрхөө өөр юу шатар ер нь ямар юм бэ? Гоё юм уу? Тийм үү. Шатар тоглож байхад ер нь маш гоё байна уу? Тийм үү. Хичээлийнхаа завсраар тэгээд одоо гэртээ нөгөө гэртээ хавчаа тогломоор байдаг. Тэгсэн чинь шатар тогломоор байдаг. Тэгээд ер нь алийг хийдгээ. Шатар. Оо ямар мундаг юм бэ? Нэр юу? Яс та мундаг. За. За хоёрдугаар ангийн хүүхэд нь алив. Нааш за босоо. Өөрөөр танилцуулаарай минийхөө. Хин гэдгийг нэрээ. Намын баяраа. Мянган баяраа. За хоёр. Минийхөө шатрынхаа дугуйланд одоо хэдийнээс хэлж суусан. Хэдийгээр судлаа юм байж. Нэгдүгээр ангиас. Яа, ямар мундаг юм бэ? Одоо тэгээ шатртаа ямар байна багшаа? Мундаг магтахаараа. дөрөвдүгээр ангийн хүүхдийг олждаг байна. Хүүх, тийм үү? Юу, ямар мундаг юм бэ? За миний хүүхдэд хараа яг энэ камераа хараа гэдэг нь яг камераа хараа гэдэг нь ихээр зөндөө олон хүүхдэд таныг харж байгаа. За ямар хүүхдэд оо би таньлаа гэсэн гэдэг тийм хүүхдэд аашаа. За тэгээд асуугаад байх чинь. За 3 дугаар ангийн хэдэн хүүхдээ? Босоороо. Бос царайгаа авч. Наашин гол. Тийм үү. За ингээд сөөлж царайгаа авч. Нөгөө араараас нь явчихад байна. За. 3 дугаар ангид хэдэн хүүхдээ байна? Нэг ямар их юм бэ? Танай ангиас тэгээ хэдэн хүүхдүүд сурж байна? 43. Тэрний хэдэн хүүхэд нь шатарчин? Шатрын клубд явж байна. 8 хүүхдээ. Тэгвэл бусдыг та нар бас уриалах нь шүү дээ, тий? Зөндөө байсан. Танд ирээгүй байгаа. Зарим нь ирээгүй байгаа. Тийм үү? Аргагүй. Хичээлтэй байгаа, тий? Янз бүрийн ажилтаа. За шатрын ер нь яаж миний хөө за одоо чамаас асуу. Хин билээ нэр? Мөнх амгалан. Мөнх амгалан. За мөнх амгалан.
Ерөөсөө ингээд шатар тоглож байхад миний хөө хожи мэдээж те. Ингэж бодно те. Тэгээ шатрын хамгийн гоё чаддаг нүүдэл нь юу нүүдэл вэ? Ямар нүүдэл вэ чинь? Пяо. Тэр нь юу гэсэн үг юм? Хүүхдүүд амархан нүүдэл. Оо, тийм үү. Хамгийн амархан нүүдэл юм уу? За. Ер нь хүүхдүүдээ шатар тоглоод ингээд хамгийн хурдан ингээд одоо хожихын тулд ямар нүүдэл нь хамгийн сайн байдгийг? Пиано дөрөвнөөгөө барьчихдаг. Оо, тийм үү. Тэрийгэл барьчихад болчих юм байна те. Гол нь бас Өөрөөс зөндөө нүдлээдэг тий. гол зөндөө нүүдэл байгаа юу? За хөөлгнөдөө сууж. За хөөлгөн. За дөрөвдүгээр ангийн ах ихч нараа босоорой. За захиалт нэрэл дээр нэг ба. Ганцуулаа? За дөрөвдүгээр ангийн дөрвийн айлбарлыг. За танаа ингэ хэдэн хүүхэд сууж байгаа юм бэ? 32. Тийм үү. Ер нь энэ шатрын ордонтой очиод ямар байна миний хөө? Хоёрооц тэр чинь яг тэгвэл та нар одоо ирээдүйн суут алдагтангууд болно. Яг үнэн шүү. Энийг бас их чинь баталгаатай хэлнэ. Яг тэгвэл шатар тоглодог хүүхэд хамгийн мундаг хүүхэд болдгийм шүү. За юу. Дэлхийд өстө цойлн аав ээжигээ баярлуулна, ахын дүүсээ баярлуулна. Өөрөө маш их том эрдэмтэн хүн болдгийм шүү. Тийм ээ мэдчихэж байгаа тийм. Багш нар нь юу ярьж өгч जैन та нар? Тийм үү. Шатрын түүхээс ярьж өгч байгаа юу? Өгдөгөө ёстой мундаг тийм. Альва нэг зүйлийг ингээд сурахын мэдхийн тулд бол юу яадаг шээ. Түүхээс нь эхэлдэг. Тийм ээ? Тэгээ түүхээс нь эхэлнэ гэдэг чинь яах ёстой гэхээр ерөөсөө шатар гэж юм түүхээс нь мэднэ гэдэг чинь түүхийн улбар түүхийг хаанаа бий болгох гэсэн. Яг үнэн шүү. Эднэр болгоно. Тийм учраас та нар шатарсан болж байгаа шүү. Тийм ээ? За тийм шатрын өөр гоё юу вэ? Ямар тэмцэл авсан хүмүүс байна яагаад? За усаар нэг гоо. Изээ заа ямар нааша харж байгаа. Нааша харж байгаа. Ой наа болдоо зэрэгсэж байгаа. За байж байгаа хичнээн нэг юу нүүдлийн камера авч байна. За миний хөлөөрөө ямар тэмцэл болсон бэ? Баян өндөр шатрын тэмцэл болсон юм уу те? За тэгээд ямар байр эзэлсэн миний хөө? За ямар шагнал авсан? Чанга яриа миний хөө. Чанга их хүн би авсан гэдэг авсан. За тийм Яста зөв миний ямар хүүхдтэй тоглосон. Тэгвэр ингэ хүүхдтэй тоглосон. Тавдугаар анги гэсэн чөтгөр биш тийм. Ямар мод яа. Үний тавдугаар анги хүүхдтэй тоглосон байх тийм. Асуу. Тэр модулөр анги тавдугаар анги хүүхдтэй тоглосон. Нэгдүгээр эзлэхэд ээж аав нь яаж хоёулаа үнсээ ангираа миний үеийг шатар авч гисэн үг ихтэй шатартай юу? Маска мөн ямар юм. Одоо тэгээд миний хүч одоо гэх юм бол аймгийн төрөв явах шатар одоо авар боломж зөндөө байна гэж. Тэг? Ястаа мөн даа өөрийгөө за мөнгө шилжүүлж болоо заа миний гоо. За ийм хөөрхөн юмстэй. Хамт би ямар хөөрхөн юм бэ? Би ингээ харсан чинь яасан ч хөөрхөн. Ийм ямар гоё юм бэ? За миний гоо. За нааш миний гоо.
Ерөөсөө энэ хараад би ингээд бодоод байсан чинь энэ сумын хүүхдүүд ямар гоё юм. Аанаас ийм юм бэ? Ямар гоё юм. За миний хүүхдээ 4-р анги. Шидрэг одоо эднээс их тоглосон. Одоо тэгээ хараа багшаа. Шидрэг 1-2-р ангид тоглож байгаа чинь энэ хүүхдүүд чинь юу юм биш үү? Ер нь яаж дагаалж ингэж ингэж дэвшиж явах юм сургаж нь. Энэ байгууллагаа сургууль дээр явуулсан. За. Сургууль дээр Тэгээд чимээг үеч аюу ухааны төлөв замаа. Сургууль дээр чигээр хараа. яг нэг сэтгэл хөдлөл байгууллагаа ийм багшлаа шоудаа нэг Багшийн бибиэж. Яг юугээрээ Монгол хахааны зүйлээр аваад шалтгаан тоглох бүхнүүдийг олон хүүхдэд гайхуулмаар олон хүүхдүүд та нарыг өөрөөр шатарчин болох хэрэгтэй тийм ээ. Ийм олон замаар би та нарыг Монголын олон хүүхдүүдэд хэмжүүлээд байгаа юм. Тийш бүгдээ авч. Тийш гэж. Тэгээд бүгдээс сайн уу гэх. За сайн уу. Тэгээд за миний хүүхдүүд зөндөө олж ирээд байгаа юм. Бас тэмцэж авчихсан. Тэгэхээр чи биш. Ямар хожигдож байгаа юм биш. Зургаад одоогийн хүүхдтэй тоглоно гэдэг нь юу вэ? Ерөнхийдөө энэ хүүхд чи ахуй гэсэн. Тэр чи ерөөсөө нэг уруу байхгүй. Яг л чи ахын ичнэртэй тоглож байгаа юм шээсээ. Мондөг байхгүй юу? Энэ ч мондөг хүүхдийн шинж. Заяа. Энэ миний хүүхдээс бүр гоё хэмжээд байгаа болсон гоё. Тэр том жижиг намаа. Миний том хүүхдэд тоглосон гэдэг чинь чи том байх гэсэн. Заяа. За. Ингээд үзчихээ. Монгол хахиргын энэ зорчид миний ихэм зорчид 2-р ангиас 4-р анги бүгд. Гэхдээ одоо уралдаан хэмжээ яа бүргээд 5 6 7 яа ийм олон өндөр дэвшсэн анги хүүхдүүдтэй тоглож тий. Хүүхдүүдээ тийм үү? Тийм. Мундаг болоод мундаг байхгүй энэ хамгийн мундаг. Яагаад гэж юм ах гिचнэртэй болсон гэдэг чинь чи тэр ах гिचнэрийн нэг тархин төлөхөөр тийм мундаг болоод биднийтэй болж байгаа байхгүй юу? За гизэгтэй хүмүүрээ энэ хүмүүс суусаас ийм загсаасан. Наадын хараа надтай гоё хүүхдүүд би тантай гоё юм янамаар ингэж хэлээрэй заяа. Ичилгүй. За одоо юм байна. Хүүгээ. Наш юм. За миний хүүгээ нэрийг юм. Асан мөн. Шат танаа хүүхдэд ямар гоё юм хэлдэг. Яг би өөрөө мөхцөг гэж нэгтэй авахгүй юу. Тэгэхээр чи ингээд амрын юм чи ямар гоё. Миний хүүгээ насан хүүхдээ. Би ихэд наснаас тавцсан. Хоёрдугаар хоёр жил бас өгөө. За. Бидээ шоколад бомб юм ямар гоё санаа яриад. Тийм үү. Дахиад үжиж байгаа юм шиг санагдаа. Өөр яаж юм. Тэгээд хичээлээ өгөн гоё сайн болж байна. Зүгээр математикийн хичээлээ сайн болж байна. Айчмаа чи ямар үсээс за айчмаа тэгээ гоё болоо за. За. Нэг нэш. Аа чамаа би ачиж самтээ сууж байгаа. Айдан нэг юм. Ой, гүйж тийш хоёр
Инээсэн. Нөгөө хүүхдтэй миний хожигдсан хүүхдтэй даавчлаарай. Тэгээд гоё мундаг хүүхд болоорой гэдэг хэлж байгаа. Заяа. Хэлсэн үү? Хэлж байгаа заяа. Тэгээ хожигдсан чи ээж аав нь яаж юм? Мундаг юм аа миний ахын гэж юм уу? Ваа, дэшээ. Аваа санжин уу? За тэгээд аавтай миний гүмийн жишээ өгч. Аваа гэдэг юм гэж байна. Аваа таны санжин шүү. Тантан. Ястаа зөв. За аав нэг гэдэг үлээ. Бямжаа. За ингээд хөөе охин хогтын улган сумаас аавтай миний жишээ өгч шүү. Аавыг маш их санжин шиг тийм. Аав надад яг юу миний бүтэй? Тийм, заримдаа яг нөгөө нэг ажилтай байж болохгүй юм. Тийм, тийм чи мэдчихэж байгаа юм уу? Имэн хэлсэн юм уу? За тэгээ миний хүн ингээд гоё мундаг шатарчин болоо. За юу? Агийн нэг дөрвөн нэг нааш өөрийн чи өөрийгөө хөөрхөн нэгдэггүй. Хөөрхөн ястаа хөөрхөн. За багш тэрээр авчиж суулгаа. Наашка. За миний нэг хэрэг. Хөөрхөн хүмүүсээс бүгдөөс нь хийх үлдээхгүй юм асууж заяа. Яагаад гэвэл та нарыг зөндөө олон хүмүүс харж байгаа. Тэгээд би ингэж чам яриа заяа. За миний ахыг ингэдэг. Энэ маань одоо түүхтэй юу ахтай ичтэй юу? Эдийн ахтай. Ихч байгаа. Миний хүүхдийн айд ямар баг юм бэ? Багтай юу? Тэгвэл баг нэг юм шиг тийм. Миний хүүхдийн шатраа хизээс болсон. Бас намар юм байна тийм. Яриг сонс тийгөө идэгээ цаг гараад болж юм. Нээ болж. Тэгээд миний хүч айны баг юм байна. Тэгээд агаараа болдог. Агаан тэгээд дэмждэг юм биш тийм үү? Яасан юм бэ? Тийм үү? Тэгээд questo mondo шатчихсан болоо заяа. За багштай шагнуулт хэврүүлээ саналтай байж. За ийм гоё хөрхөн дэцүү үстэй гэж та. За хаснаа байна. За би намхан учраас ийм хараа ийм. Тэр болчихвол саналтай байх. За миний хүн нэг ингэ юм. Намайг бямтаж юм уу? За яриад уусгаа байна. Атаг асуусан. Амтлаас яа. Би гоотой тавнастаас эхлээд тэмцээ дараа тэгээд мөнгө мэдээлсэн. Тэгээд тэнгэрээ баяраар шатраарнаас нэг хамаарын хүүхдтэй өсөлтөө би нэг өмчлөө тавьсан. Болж энэ чинь том амжилт. Миний хүүхдээ ер нь зорилго нь юу байна? Юу вэ? Шатасраа авах. Яа гэнэ авах болсон. Заавал болсон заяа. Тэгээд ийм гоё цогцол ингээд таамаас цааш хэр орсон танихгүй. Тэгээд өөрийгөө танилцуулж байдаг. Хүүхдүүдээ нэг ийм юм байдаг. Сонсоо бацаануудаа. Сонсоо ийм юм байдаг шүү. Өөрийгөө ингээд танилцуулаад, зоригтой танилцуулаад илэрхийлэх бол маш том хүн болох шинж байдаг шүү. Яг тэгвэл нөгөө би мэдрүүлж байна. За юу. Тэгээд би өөрийнхөө чаддгийг хүнд хэлж байна. Энэ чинь бол тэр хүүхдийн одоо энэ хүүхдийн чинь маш том гараа явагдаж байгаа шүү. Маш том хүн болох гэсэн. Яаж мэдээ энэ их орны хоолой энэ сүмийнхаас хутан болохыг бүс гаргахгүй. Ерөөл болох шиг. За нэг яа, эцэдээ сонмор хийсэн яасан гангай. Эцэг хаан сор хийчихээ.
би үргэлжлүүлээ. Ер нь энэ байгаад байна уу? За нэрээ. За. Тийм үү. Ер нь ингээд олон хүмүүстэй ингээд тоглоод шатар тоглоод ямар байна? Аяа. Тэгээ ер нь шатны дугаарыг ингээд өөрөө ингээд сигнал ингээд болоод байна. Яаж юм бэ? Харин түрүүний хүүхэд гэжсэн шээ. Хэвлээ математиктай сайн болоод ингээд хайж сайн болоод байгаа гэсэн. Оо тийш. Аа энэ шиг хийжсэн. Тэгээд яг үнэн байх тийм. Зөв юу байна? Зөв. Тэгэхээр миний хоёр нь ямар ингээд одоо шатар тоглож байсан тийм юм уу? За. Тэр байгаад очиж ерөөсөө асуугаад үш. Ерөөсөө нэгцэн орсон юм. Тийм ээ? Тийм. Тэгээ олон нэгцэн ороод тэгээд онцгойсаа ийм гоё юм гоё яаж тийм чи одоо дэлхийд дахиад шахрах болтгой манипур яан зүрх мэрэгжлийн гоо сайхан мэрэгжлийн болтыг хүсгав. Тэгээ өөрөө болтож за тэгээд телевиз үзэж байгаа хүмүүстэй чинь нэг мэдчихээ өгдөө. Чамдаш. Энэ харж байгаа шүү дээ яах вэ? Ангаа уриалаад ингээд шатарсан болоорой гэж юм. За бүгдээ шатар сайн тоглож байгаа заяа. За сонирхол. За хэмбэлээ. За одоо хийх хүмүүс хэлсэн мэдээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 1
9. За. Чихмэлнаа гэдэг. За энэ хөрийг. Намайг хамбаатын гэж. Би өөрөөсөө хэлж байгаа. Юу чинчэн авдгаа. Тэгвэл томчтой. Хоёроо. Тэгээ ер нь хараа ингэж шатар ингэж тоглож яг энэ онд жишээ нь энэ шатрны өнгөд ороод хар цагаан өнгө ч юм уу энэ бор шаргал алийг сонгох хэрэгтэй. Хас цагаан. Яагаад? Юмнаас их гоё харагддаг. Тийш та хар цагаан чинь ерөөсөө альва нэг өнгөнүүдийн ноён байхгүй. Маш гоё юм байхгүй. Энэ хар цагаан гэдэг өнгөнд чи ерөөсөө энэ өнгө болгоны хамгийн дээд зүйл байхгүй. Тэр шийдс мондөг сонгож. Тэр яг ингэ сонгох гэдэг чи ерөөсөө чам ерөөс гоё юм шүү. Тийм ээ. Тэр гоё. Миний хөдөлгөөнд ингэж чухал яг нэг сайн мондөг болсон байна. Япны хэсэгний нийтлэг хамгийн юугаар яадаг түүгээр яадаг эсвэл ноён байна гэсэн алерны яадаг эсвэл яагаад том том биш. тийм үү байна. За. Тэгээд одоо ингээд гэрсээрээ явчихгуудаа зүгээр чи өөрийнхөө зорилгыг бичиж байсан тийм ястаа зорилготой байна гэдэг бол хүний хамгийн том юм ирч хүч байдаг юм шүү. Заяа. Зорилго өөртөө зорилго тавьж байгаа байхгүй юу? За би бишсэх дундаа тэгэхээр би бишсээрээ ерөөсөө энэ бүгдийг яасан. Тийм үү? Тэгэхээр ерөөсөө маш гоё. За баярлалаа. За миний ондог гараад. Ондог цаг гэсэн юм дээ. За хамгийн түрүү програм хийсэн. Чи юу юм юм маань шийдсэн. За нэрийг юм. Анхаарч яваад байна. За аав чинь хаана вэ? Аав чинь
Оо энэ байгаа юм те. За энийг тэгээд шатраа хизээс тоглосон. За би чамаас нэг үсээ юм асууж байна. Шатраа хизээс их тоглосон. Шатраа тоглож байгаад түрүүн чи надад хэлжсэн дэрийг бүр өөр юм ямар байдгийг шатраа ер нь яагаад юм. За өөр юм. Чам яриа. Чам. За нэгдүгээр ангиас шатрал тоглож ирсэн. Нэгдүгээр ангиас дөнгөж шатрал тоглох юм ямар байсан бэ? Одоо ямар вэ? Бүр гоё юм. Тийм үү? Тэр шатрал ангиас тоглож ирсэн. Тоглож ирсэн шатралтай юу? За тэгээд ирээдүйн амьд болоо заяа шатрал. За За танаа мэдээ. Үргэлж за. Юусе хоёулаа үргэлж. Дэш. Үргэлж жаа. Хайгэр бороо юусингээ түрүүлээ. Тоороо минь. За нэг мэдээ. Антин нэг шүү. Хүүхдүүдээ тэгээс үзэж байгаа хүүхдүүдээ нандин ирдэн. За нэг юм. Сумя. Оо. За. Чам билэрэг. Хоёр шахтын биш юм гэсэн. Бодлоотой нэрэ. Бодлоотой нэр. За эцэг савгасан юм байна. Бороо. Одоо дөрөвдүгээр тийм. Хамгаараа. Анх миний хүү яг хаанаас хаан тоглосон. Эхлээд тоглосон уу энэ тоглосон. Эхлээд тоглосон. Тийм заасан. Оо ахын шатарч юм. Тэг юм аа. За миний хүү ер нь ямар зорилготой ямар шат тоглож юм бэ? Ямар зорилготой. Ой шатар тоглосон тийм. Тоглоом тэмцээн орсон. Орсон уу? Оо ямар тэмцээнд орсон? Оо шатрын орны гол тэмцээн. Тэгээд сономд явагдаж байгаа тэмцээнд орсон юм шиг тийм. Ямар амьд байсан юм бэ? Оо шатрын орсондоо явагдсан нэгдүгээр бай. Тэгээд сумны хоёрдугаар хэлсэн байна тийм. Тэрс ингээд ийм жоо ийм аян хөртэй юм. За зүгээр яг гоё бас аяа түгүүрч авдаа ийм гоё. За тэгээд өөрийгөө ихэвчлэн аюун зорилготой. Одоо ихчгээ амаа Монгол бахархах үүргийг ингээ яг нэг гоё зорилготой. Өөрийн зорилготой танилцсан сураа. За баярлалаа. Загсчаа яа. За өөр баяраа. Яриад урсгаад байгаа шиг. шаталтаа суугаад энгээс тоссон. Дөрөвдүгээр Бишээ дөрөвдүгээр хамгийн түрүүнд тэгээд сургуулиасаа багтаа тэгээд хамгийн түрүүнд шатраа хийжээс тэндээ хоёр нэг янаа мундаг хараа хожигдол гэдэг чи ялхын өмнө бас дахиад шүү. За яг тэгээд хараа энэ ахыг өгдөө хожигдно гэдэг чинь за яг нэг юм дээр хожигдчихлаа. Тийм байгаа үстэй өгдөө. Тэгээд энэ чадаг инээс сурах юм байна. Тэгээд шиг за яа за гэрийн жижиг за чамээр зэрэгтэй гайхавч шиг юм байсан. Одоо энэ чинь хаа зөндөө олон шатарчд бас харж байгаа шүү. Хамрын минь за
안개 박수, 인 박수. 오, 인 박신 이기기. 이기기. 어때? 자, 자, 우리 미니 건데 셔터 타고 다만 비트시 야무 셔터, 야무 긴 셔터로 있고. 자만하잖아요. 이 비디오 있는 거 같은 그 집에 있으면 따라와요. 오, 이모. 아무 시들을 직접 와서 이런데 이거 나는 먹어준다. 이거, 예? 이거 뭐? 되게 인테리어 살짝 이렇게 나는. 오, 이모. 자. 이모. 아로메이스 저런 색도 없죠. 이거 어떤 빛인 색도 없죠. 자, 이게 소리 이리는 거부터 다 아치처럼 생각하고 있는 것이 오늘 나오시네. 자, 이거는 이래.
орчоод дараа нь ер нь дахиад нэг тэмцээнд ороод ирсэн нэгдүгээр эзэхийн шүү гэж бодож байна уу? Бодсон. Залбирч тавьсан уу? Яс тамаа. Ихтэй ямар шатраа хин авч ирсэн шатраа. Тэгэж авчихсан. Ээж нь ямар мундаг юм бэ? Үүдээ хайртай биш үгүй нэг мундаг шатарчин болох гэдэг ингээ аваад ирсэн юм тийм. Ска мундаг ээж. Мундаг ээж шүү ээж. За миний хүү юу вэ? Зүгээр энэ хараа манай шинэ ээжтэй хамгийн онцлог нь шатар тоглосноор нөгөө өөр дууссан. Нөгөө нэг юу зодоо хийж байгаа хүмүүстэд муухай харагдаад шахуурн бүрээдэг байсан баггүй юу? Тэгснэ одоо зодоо хийхгүй болчихоор нөгөө тэгээд шатар тоглоод аягүй өөр шатар юм гоё юм. Өөр юм яа. Шатар юм байна. Аюу ханы миний хөө цаг гой тань шатраа бохон байдаг гэдэг. Тийм үү. Математиктаа сайн болж байгаа мэдрэмж төрдөг тийм. Тэгвэл миний хөөс математиктаа бохон сайн болж байгаа тийм. За математиктаа сайн болж байгаа. За энэ юу. Гээчтэй дээ. За нэг үдэрэ ирсэн дээ. Надад үдэрэ бүгнээ зогссон. За миний өөрийгөө хэлцүүлээ. За ирмэн маань хизэнээс шатар тоглосон бэ. Нааш өөр юм бэ. За хоёрдугаар ангиас тоглоо. Тэгээд ер нь шатар тоглоход ямар байна? Миний том багтаа тэр ямар хүн болох байна? Шатарч нь Ола, тэгвэл бишээ авах маар гай. Бүх шагныг хамаад ирэх юм биш. Тийм биш. Мондод бүгд. Тэгээд шатрын нэрийг шатрын хин авчихсан. Дурч. Үй, энэ ээж нэр чи ямар мундаг юм бэ? Бүгдүүдтэй шатар авчих тийм. Бүгд тийм үү? Ээж наав хам аа. Тийм үү? Ста мундаг юм. За нааш жоохон нааш явчих. За хэдүүдээ хараа нааш бүгдөө өрөөд. Тэгээд бүгдийн самтэр бачаа, самтэр төгсөж. Хэдүүдээ хараа ингэ нааш. Сара. Оо бас бүгдөө сарина. Ихшээ боор бүгдээ. Мамтнуудын энэ төгсөж. Самтэр. Оо мамтаа. Намаа бидэд авчих чирээ хараа айгүй өндөр юм байна шүү. За би хараад тийм үү? жоохон ингээд нааш ингээд шахаад авсан юм. За, болж байна. Одоо бидний хөдлөөрөө бүгд заяа. За, одоо ингэж шүү мэдээлээ. Хүүхдүүдээ мундаг шатарчин хүүхдүүдээ шатар тоглож сураарай. За, зэрэг ихтэй Хүүхдүүдээ шатар тоглож сураарай. Ёо, ямар мундаг юм бэ? За, би авчлаа шүү. Яасан мундаг хүүхдүүдээ ямар заахахгүй дахиад хэлгээ гэж хэлүүлэхгүйгээр хэлж шээ. Тэгэхээр ерөөсөө шатрын нэг ичшид байна. Багт. За миний өөр ингэ. За. 1 2 3 Хүүхдүүдээ шатар тоглож сураарай. гэрэ. За ингээд сайхан үргэлжлээ. Маш их баярлалаа. Монгол бахархал нэвтрүүлгийн нэгэн ийм чимэг болсон та нартай чин сэтгэлээсээ баярлалаа өгсэй. Та нар минь шатар гэж та нар өөрснөө бүгдийн тодорхой хэлсэн шүү дээ, тийм ээ? Тэр болгоныхоо өнцөг, тэр болгоныхоо захад үзэх мундаг шатарчин болоорой. 1 2 3 зэрэг хэлээрэй. За. Хүүхдүүдээ шатар тоглож
явсан юм дээ. За. Шахаж дугаачдаа. Монгол бахархал нэвтрүүлэг Ховд аймгийн Булган сумын өндөр юутай баярлалаа. Ихэнх үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг Ховд аймгийн Булган сумын өндөр баян үргэлжлэх за. За чимээс намайг яагаад вэ? Баян өндөр тий. За. Ерөөсөө ингэ Ховд аймгийн Булган сумын гингүүд та нар сургуулаа юусэн хэлчих. Тэгвэл сургуулийнхаа нэрээ хэлчих заяа. Баян өндөр ордон. Тий, ордон гэдэг. Тэгвэл би үргэлжлүүлээд хэлчих. Тэгвэл заахыг. Эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг Ховд аймгийн Булган сумаас баян өндөр шахрын ордоноос энэ хөөрхөн хүүхдүүдтэй нэгэн нэвтрүүлгийг хийлээ. Нэгэн нэвтрүүлэг нь нэгэн зууны нэвтрүүлэг болно. Нэгэн зууны нэвтрүүлэг нь нэгэн үе, нэгэн хойч үе Монголын ирээдүйн шахрын авраг шахрын алтартан энэ болгоны оюун ухаан хийж явах болохоор үлстэй Монгол бахархал нэвтрүүлэг хийх яа. За баярлалаа хүүхдүүд.